2018 онд Ховд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 1631 сурагч математик, монгол хэл, нийгмийн ухаан, англи хэл, орос хэл, газар зүй, физик, биологи, хим, Монгол улсын түүх, монгол хэл бичиг хичээлүүдээр давхарцсан тоогоор 5500 гаруй сурагч шалгагдаж байна. Эсэлтийн ерөнхий шалгалт нь энэ сарын 16-наас эхэлсэн бөгөөд 3 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн тухайд нийгмийн ухаан, монгол хэлний шалгалтууд явагдсан бол маргааш буюу 6 сарын 20-ны өдөр орос хэл, химийн шалгалтууд үргэлжлэн явагснаар энэ жилийн эсэлтийн ерөнхий шалгалт өндөрлөж байгаа юм а. Энэ жилийн үед эсэлтийн ерөнхий шалгалтын гүйцэтгэлийн үнэлгээг газар дээр нь шууд танилцуулж байгаараа онцлог байна. Нөгөө талаараа шалгалтанд ирсэн сэдвийг өмнөх жилүүдэд шалгуулагчдад өгдөг байсан бол энэ оноос эхлэн улс даяар сэдэв буцаан олгохгүй байх журам гаргасан талаар зохион байгуулагчид онцолж байлаа. За энэ жилийн эсэлтийн ерөнхий шалгалтын Ховд аймагт бол зохион байгуулагчдаа шалгуулагчдын дүү оноог бол газар дээр нь шууд анхны оноог нь мэдээлж байгаа. За хүүхдүүд бол зааланд шууд анхны оноогоо мэдээд гарч байна. За өөрөө бол онцлог болж байна. За тэр сэдвийн тухай гэх юм бол одоо 2019 оноос эхлээд бол эсэлтийн ерөнхий шалгалтын даалгавар санг бол нээлттэй болох зорилгыг бол боловсролын үнэлгээний төлөв тавьж байгаа. Энийн хүрээнд бол одоо даалгаврынхаа санг бүрдүүлэх үүднээс шалгалтын материалуудыг бол ер нь хоошид тараахгүйгээр тухайн шалгалтын дээр ашиглаад мөн одоо тэгээд дараагийн шалгалтанд нөгөө даалгаврыг сонгох магадaltaй учраас одоо ингээд шалгалтын дэвтрүүдийг бол шалгуулагчд бол тараахгүйгээр энэ жил хороож авч явж байгаа. Ер нь цаашдаа шалгалтын дэвтэр тараахгүй гэж ойлгож байна. Аймгийн боловсрол соёл урлагийн газар 2 дугаар сургуулийн захиргаа эсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлыг сайн хангаж зохион байгуулсан гэдгийг боловсролын үнэлгээний төвөөс ирсэн ажлын хэсгийн онцолж байлаа. Эсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо жагсаалтыг 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 9 цагаас өмнө www.eecc гэмээр цахим хуудсанд байршуулан нийтэд зарлах юм байна. Шалгуулагчид шалгалтын дүн оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц кодоо ашиглан дээрх цахим хуудаснаас харах боломжтой юм а.